Атаваагийн харьяас жаахан намны сэргүүд байна. Монгол улсын алдарт яач. За тэгээд ингээд өнөөдрийнхөө нохор цуглаанд хөрөлцөн ирсэн дэх баяртай сайхан байна. Тавагтай өнөөдрийн мэндийг хүргээд яг өөрийнхөө бодол сэтгэлийн үднээс ярихад энэ Монгол адуу гэдэг төрхийг бий байгаа байлаа. Монгол адууга Монгол хүнийхээ ёсоор Монгол орон нутгийнхаа зам ёсоор ингээд цаашд нь үргэлжлүүлээ бий болгоод аваад явъя. Монгол гэдэг төрхөө ер нь бүрмөсөн идэх юмсан. Энэ Монгол гэдэг төрхөөсөн одоо өр хүүхэд хойч өөрөө тумдан бас бүрэн өсдгүүч гэсэн бас нэг 170% үлдэх юмсан гэсэн бодол ахтан байдаг. Иймийн үднээс нь Монгол төрхөөрөө явъя гэдэгт Монгол одоогоор оролдъё гэдэг саналыг бас хамгийн нэтрүү тавих байна. Ингээд энэ Монгол одоо эрлийн адуу гэдгээр бол бас юмны ялгаатай их байна. Одоо мөнгөтэй ч юм бий, мөнгөгүй ч юм бий. Тэгээд чадхаасаа чадахгүй хүртэл тэгэл эрлийн адуу худалдаж авч яана манайхан. Аваад ашиг тусан хийж чадахгүй юм зөндөө байна. За энэ эрлийн адуу гэдэг нэрийн үүднээс энэ тариа удаа тижэл энэ алим хүртэл давхар бас нэг нийтлэг дарамтанд орж байна манай Монголд юм. Энэ тэгтэг зэрэг Монгол адуу болж Монгол ёсоор Монгол ёслоор ургамлаараа бэлчээрээр болж байгаа. Тэгтээ зэрэг нэрлийн адуу гэдгийн үүднээс энэ тижэл бордоо гэдэг юм сэлвэглээр гарч ирсэн юу бүх юм дарахж яана. Төгж яана, тарж яана. Иймийн үүднээс энэ Монгол адуу гэдгийн зөвөр нь жамсаар наваад үзвэл энэний ялгуур зааг тижээсэнд тэтгэсэнч бас арай нэг баг талдаа оногдхолоо арай нэг таврагын цаасны хэмгэл хэмгэл гарахлоо гэсэн санааг бас агуулж хэлэх гээд байна. Ингэхдээ зэрэг эннийх нь юм гаргаад ирвэл өнөө морин ачаад ирдэг мэднаас морин хөтлөж явдаг байсан. Айлч газар хөтлөж очдөг гэсэн. Одоо бол дандаа ачдаг. Ачуулж байгаа юм машинаа шийдэх сонгох болчиход одоо юм болчиход байна. Тэгтээ зэрэг энэний бензин маслын мөнгө хүртэл бас нэг талцхаас нэг өдрийнх нь юм унах холов гэдгийг бас тавагнаас тэйхэн өмнө ингээд та өнтэйг уулзаж учирсны хувьд бас нэг ийм талаас нь бодмоор хэлцвэр байгаа юм. Тэгтээ зэрэг энэ Монгол адуугаа яг оролдуулъя. Монгол адуугаар наадыг үл тэр эзлээ сурлээс гэдэг юмд нь орохгүйгээр оролдвол бас өөрсний амийн амьдралд ашиг тал унах бас нэг ахуй болцоо гарах энэ байдлыг тавагд нь харгалзаач, ойлгооч. Энийг бодолцож үзэх шийдэл гэж хэлэх бай.